За тэгэхээр өнөөдрийн сэдв бол маш сонирхолтой сэдв байгаа. Юу вэ гэхээр ямар сэдв байна? Итгэлийн ант нөхөрлөөр хаяагаад хэлхээ гэж ярьж байгаа. Хаяага хэл хязгаараа хэлэх тухай ярьж байгаа гэсэн үг шүү, тийм үү? За тэгэхээр та бүхнээс нэг асуулт байгаа. Асуулт байгаа. Мэдээж бүгдээр нэг чуулганы хүмүүс байгаа, тийм үү? Асуулт маань юу вэ гэхээр та хэр их найзтай вэ? Асуулт байна. Бодож үзээрэй. Хэр их гэж. Зарим 1-2 гэж бас хэлжээж болох юм. Магадгүй зарим нь бол яг тодорхой гинти асуулт учраас балмагдаж тулж ээж болох юм, тийм үү? За тэгэхээр чамтай жаргал зовлонгоо хуваалцдаг найз хэр их вэ нэ? Найз нөхдүүд хэр их байна гэдэг асуулт байгаа. Та хэр их найзтай вэ? Чамтай жаргал зовлонгоо хуваалцдаг найзууд хэр их байна вэ гэдэг асуулт байгаа. Хүнд бол найз нөхөд байх ёстой. Монголчууд ярих дуртай ш, тийм үү? 100 төгрөгтэй байснаас нэг найзтай байсан дэр гэж ярьдаг, тийм үү? 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан дэр гэж ярьдаг ш, тийм үү? За тэгэхээр найз нөхөрлөл гэдэг бол ялангуяа найз нөхөрлөл гэдэг бол итгэж хүний амьдралд маш чухал байр суурь эзэлдэг. Тэгэхээр бидний яг ингээд харах юм бол хоёр төрлийн найз нөхөрлөл бидний амьдралд байгаа. Нэг нь бол итгэж найз нөхөд байгаа, нөгөөх нь итгэгч биш найз нөхөд байгаа. За бодож үзье. Гэхдээ энэ яг зоосны хоёр тал гэж харж болно. Хэдийгээр бид нар итгэж найз нөхдөд мэ сайнтай муутай саартаа ч гэсэн бас хамтаа цаг үе он жилүүдэд туулж болно. Сайхан муугаг туулж болно, тийм үү? Мэдээж эзнийхээ тэр ивэл нэгүсээр туулж болно. Гэхдээ нөгөө тал нь болохоор хичнээн сайн найз, тийм миний чуулганаас илүү сайн намайг ойлгодог найз байлаа ч гэсэн тэр найз маань мөнхөд надад хамт байхгүй нь тунчиг харамсалтай үйл явдал маяг ярьж байгаа. Тийм учраас чиний найз чинь итгэж болох ёстой. Чиний найз чинь чиний бурхантай уулзах ёстой. Чиний найз чинь яах ёстой вэ? Чамтай хамт мөнхөд хамт байх ёстой гэдгийг та бүхэн бодоосоо гэж бас хэлмээр. Бид нар энэ дэлхийд үйл итгэж найзлаа сэтгэл санаагаа хуваалцаад явсан ч гэсэн эцсийн өдөр эсийн өмнө очиж чинь тэр найз минь байхгүй болоод би өвдөхгүй гэж юу? Би санаа алдахгүй гэж юу? Миний зүрх сэтгэл шамдахгүй гэж юу? Тийм учраас агтуунаар минь та бүхэд ирлээд би найз нөхөрлийн талаар, ант нөхөрлийн талаар хуваалцах хүсэж байгаа гэсэн үг. Ант нөхөрлийн талаар. Тэгээ бурхан угаасаа хүмүүсийг бүтээхдээ юу вэ? Найзалж нөхөрлөхөөр хооронд нь харилцаатай байхаар хүмүүсийг бүтээсэн байдаг. Хүн хэрвээ ганцаараа амьдрах юм бол учир дутагдaltaй болно. Хүч дутагдах болно. Хуваалцах, тусламж авах хэн нэгэнгүү болно гэх яг адилхан юм. Тийм учраас бурхан нөхөрлөөр дамжуулаад, найз нөхөрлөөр дамжуулаад, амтны нөхөрлөөр, тэр журамт нөхөрлөөр дамжуулаад бидний амьдралыг итгэлийг бэлхэн болохыг хүсдэг нэг юм а гэж хэлж байна. Бид нар Есүсийн талаар мэднэ, тийм үү? Есүсийг хүмүүс харахтаа бурхны хөө, бурхан тэг багш гэж раби гэж дууддаг. Харин Есүсийг бас зарим үед Есүс өөрийгөө юу гэж хэлсэн бэ? Би бол ант нөхөрч юм а гэж хэлсэн байдаг. Тэгвэл бодны бурхан ч гэсэн бас бидэртээ бас нөхөрлөхийг хүсдэг нэг юм гэж ярьж байгаа. Бидэнтэй найзлахыг хүсдэг нэг юм а гэж хэлж болно. Тэр бидний дээр байдаг боловч бидний заримдаа унах үед бидний нүдрүүн хараа би чиний найзаа гэж найзлахыг бидний сонсох хүсдэг нэг юм а гэж хэлж болно. Амен. Тийм учраас чуулганд хичнээн удаа явсан ч гэсэн бид нар найзгүй байна гэдэг нь бол хамгийн өрөвдөлтөй, харамсалтай байхыг бид нар хэлж болно, тодорхойлж болно. Тийм учраас бурхан хүсэж байгаа зүйл нь юу вэ? Биднийг хоорондоо ант нөхөрлийн харилцаагаар итгэлээ тэлээсэ гэж ятгах байгаа. Амен. Тэгэхээр итгэлийн нөхөрлөл бол зүгээр нэг энгийн харилцаа биш. Бурханы оршихуй төвлөрсөн, Христэд төвлөрсөн, үүгээрээ холбогдсон тийм ариун холбоо гэж бас хэлж болно. Нандин холбоо гэж бас хэлж болно. Хэрэв бид нар итгэлийн ант нөхөртэй болох юм бол итгэлийн амьдрал маань үнэхээр сонирхолтой болох болно. Утга учиртай болох болно. Бат бөх болно гэж бас хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд хүмүүс илүү дотгошоо болсон гэж ярьж байгаа. Илүү сэтгэл зүрлүүгээ төвлөрдөг болсон гэж ярьж байгаа. Өнөөгийн нийгмийн найз бол юу вэ гэж ярьж байгаа хөр утас гэж ярьж байгаа хүмүүс их байгаа. Дижитал технологи гэж ярьж байгаа хүмүүс их байгаа. Харин бурхан биднийг утастай, амьгүй зүйлтэй харилцаатай байхыг бүтээгээгүй. Харин найзтай байхыг, найзтай нөхөрлөхийг, найз нөхөрлөлөөр амьдрахыг бурхан бидний амьдралд төлөвлөсөн байдаг. Тэгэхээр итгэлийн амьдралыг эндээс харах юм бол хүн ганцаараа туулах боломжгүй. Чамд сэтгэлээ хуваалцдаг найз байна уу? Сэтгэлээ хуваалцаж чамдаар ирж бас сэтгэлээ хуваалцдаг найз нөхөд байна уу? Итгэлийн найз нөхөд байна уу? Тийм учраас хүн өөрийг нь сонсох, өөрт нь хэн нэгэн хариу үйлдэл үзүүлэх найз нөхөдтэй байна гэдэг нь бол маш чухал хэрэгцээ байгааг бид нар харж байна. Өнөөдөр чуулганд зарим хүмүүс ийм байж болох юм. Найз нөхөдгүйгээс болоод
уналтаасаа болоод найс нөхөдгүй болоод үеийнхнийхээ нөхөрлж чадахгүйгээс болоод ганцаардах мэдрэмж төрж байгаа хүмүүсээс байж болох юм. Тийм учраас та бүхэнд өнөөдрийн сэдв юу гэхээр та бүхнийг чуулган дотроо итгэлийн найз нөхөрлөлийг бүтээгээсэй гэж ятгамаар байна. Найз нөхөдтэйгөө чуулганыхаа үеийнхээ найз нөхдөдтэй ах эгч нартайгаа хуваалцдаг, холбогддог хүмүүс болоосоо гэж ятгамаар байна. Чуулганд энд үнэхээр хэрэгцээ байна гэдгийг бас хэлмээр байна. Бид нар Матай 18:20 дугаар эшлэлээс харах юм бол Есүс гэсэн бас нөхөрлөлийг маш их хүсэж байгаа эсэхийг бид нар харж байна. Матай 18:20 дугаар эшлэлийг хамтдаа уншъя. Энд юм уу? Яа олон зөрөгтэй болсон ингэж ингээд те. За ийшээ харах юм те. Хамтдаа уншъя 3 Учир нь хоёр буюу гуруула миний нэрээр хаан цуглана. Би тэнд тэдний дунд байна гэж хэлсэн байгаа. Есүс биднэртэй нөхөрлөхийг хүсэж байна. Найзлахыг хүсэж байна. Доцсохыг хүсэж байна. Та нар хоёр гуруула найзалж болно. Гэхдээ би бас та нартай найзлахыг хүсэж байна гэж ярьж байгаа. Амен. Есүс ч гэсэн бас яг нөхөрлөлийг үнэхээр хүсдэг нэг юм агдаг бас эндээс харж болно. Тэгвэл итгэлийн нөхөрлөл нь ямар утга учиртай юм бэ? Бие бинийгээ дэмждэг юм. Бурхны хүслийг биелүүлэхэд нь араас нь дэмжиж түлхэж өгдөг юм. Итгэлийн нөхөрлөл нь яадаг вэ? Хэцүү үед нь, хэцүү даван туулахт нь ард нь залбирлаар манаачулж, үгээр ятгаж синхруулдаг ийм л харилцааг бий болгодог юм а гэж хэлж болно. Тийм учраас чуулганы өнөөдрийн хэрэгцээ юу вэ? Чуулгануудад өнөөгийн энэ хэрэгцээ бол итгэлийн нөхөрлөлийн хэрэгцээ маш их байна. Нэг нь унах үед түлхэх хүн хэрэгтэй байна. Нэгэнд нь урам зориг хэрэгтэй үед хэлэх хүн хэрэгтэй байна. Хэн нэгэн сэтгэлдээ уудалж ярилцах хүн хэрэгтэй байна. Гэвч эдгээр зүйлүүд бидний чуулганд хэрэгцээ биш, хэрэглээ болох ёстой. Эдийн засгийн хэрэглээгээр томьёогоор бол хэрэгцээ гэдэг нь бол хангалттай үүслийг томьёолдог тийм үү? Харин хэрэгцээ гүйцэтгүүд хэрэглээ болгоо гэж ярьж байгаа шүү тийм үү? Тийм учраас яах ёстой вэ? Чуулгандаа бүгдээрээ итгэлийн ант нөхөрлөлүүдийг дүүргэцгээе. Хажуу настаа бүгдээрээ яг эхэлцгээе. Чи миний ант нөхөр шүү гэж хэлцгээе бүгдээрээ. Ах ихчээ хаяад чи миний ант нөхөр шүү гэж хэлээрэй. Би чамайг танихгүй ч би чиний ант нөхөр болъё гэж хэлээрэй. За муудалцсан хүмүүс эвдэрч шээ паан гээл тий. Тий. За тэгэхээр бид нар хэд хэдэн зүйлүүдийг өнөөдөр судлах хэрэгтэй. Юу гэхээр нөхөрлийн талаар 3 зүйлийг бид нар өнөөдөр бодох хэрэгтэй байгаа. Нөхөрлийн талаар 3 зүйлийг. Нэгдүгээр нь итгэлийн нөхөрлийн онцлог гэж бас байгаа. Яг жинхэнэ итгэлийн нөхөрлөл ямар онцлогтой юм бэ гэж бид нар сурах хэрэгтэй. Хоёрдугаар нь юу гэх ач холбогдол багс хэрэгтэй. Итгэлийн нөхөрлөл яг ямар нэгэн ач холбогдол энд харагдах хэрэгтэй шүү тийм үү? Гуравдугаар нь юу гэхээр бид нар нөхөрлөлийг хэрхэн бат бэх урт хугацаатай энэ дэлхийг орхих хүртэл авч явах вэ гэж ярьж байгаа. Авч явах юм. За тэгвэл итгэлийн нөхөрлөл нь бол сүнслэг холбоос бий болгож идэг. Онцлогтой. Өөрөөр хэлбэл итгэлийн нөхөрлөлийн үндэс нь юун дээр тогтдог вэ гэхээр итгэл дээр тогтдог. Ямар итгэл гэж бодож байна? Есүс Христийг аврагчаа хүлээж авсан түүнд найддаг. Тэгээд тэр найдвараа хамтдаа авч явдаг. Тэр нөхөрлөлийг итгэлийн нөхөрлөл сүнслэг холбоос гэж хэлж байгаа. Тим найзууд зөвхөн тоглож, наадаж, хамтдаа ярилцаж, ой сайхан зүйл ярихаас гадна, хамтдаа олон үйлчлэлүүдийг хийхээс гадна илүү суур хундаам нь бол Есүсээс болоод хамтдаа нөхөрлөдөг. Есүсээс болоод хамтдаа холбогддог. Есүсээс болоод хамтдаа залбирдаг. Есүсээс болоод хамтдаа Бурхны үгийг судалдаг. Есүсээс болоод биеийнхээ сүнслэг хүсэлтүүдийг дэмждгийг бол тодорхойлж байгаа гэсэн үг. Ийм нөхөрлөл бол жинхэнэ нөхөрлөл юм. Итгэлийн нөхөрлөлийн ийм онцлог нь бол яг ийм дүр төрхүүд бол харагддаг. Тэгэхээр олон жил чуулган дотор ч юм уу олон жил хамтдаа нөхөрлсөн мөртлөө залбирдаггүй, хамтдаа Библийг судалдаггүй, сүнслэг байдлаар санаа тавьдаггүй итгэгчид бас байх нь тун харамсалтай. Есүс өнөөдөр чиний найзыг хүлээж байна, бас хайж байна. Чамайг хэн нэгэнтэй нөхөрлөхийг хүлээж байна. Тэгээд хамтдаа нөхөрлөхийг хүлээж байна. Тийм учраас чуулган дотор ганцаараа явна гэдэг нь бол чуулганы зорилго бол биш юм. Чуулган дотор хамтдаа нөхөрлөх нь бол чуулганыг байгуулсан бас зорилго оршиж байгаа юм гэж хэлж байна. Бид нар нөхөрлийн талаар бодохдоо
Давид бол Йонатаны талаар мэднэ тийм үү? Давид бол Йонатаны талаар мэднэ тийм. Давид Йонатаны нөхөр бол маш онцгой байсан. Давидыг Саулын гараас аврахын тулд өөрийнхөө эцгээс хүртэл Давидыг хайрлаж байсан Йонатаны түүхийг бид нар бас мэднэ тийм үү? Энэ бол жинхэнэ юу вэ? Найз нөхөрлийн сүнслэг харилцааг хэлж байгаа гэсэн үг юм. Бид нар 1-р Самуэль 18-ийн 1-ээс 4-р эшлэлийг харах юм бол нэг сонирхолтой түүхийг бид эндээс харж болно. Хамтдаа уншъя. Давид Саултай ярилцж дуусгаад Йонатан нэгдэн Давидыг Йонатан амьшигээ хайрлаа. Саул тэр өдөр Давидыг эцгийн гэрт буцаалгүй үлдээсэн билээ. Давидыг Йонатан амьшигээ хайрлсан тул Давидтай гэрээ байгуулав. Йонатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж өөрийн хуйг дуулах ил ном сум бүсний хамт Давидэд өгөөжилсэн байгаа. За өөрөөр хэлбэл энд юуны тухай гарч ийнэ вэхээр Йонатаны хандлагын тухай гарч байгаа. Йонатан ямар хүнийг насан туршдаа хайж исэн хүүхэд вэ? Залуу байсан бэ гэхээр Бурханд итгэдэг. Итгэлтэй тэр нэгнийг хайж исэн. 17 дугаар бүлгийг харах юм бол Давидын тулааныг тэр сонссон байдаг. Давид Филист хүнтэй байлдах үед Филист Давид юу гэж хэлсэн бэ гэхээр илдмор байлддаг биш. Би чамтай Бурханыхын нэрээр байлдах болно гэж хэлсэн. Тийм учраас Давид Саул Давид хоёрын яриаг Йонатан сонсоод энэ бол Бурханы хүн байна. Би энэ хүнтэй нөхөрлөг болно. Миний хайж байгаа хүн бол энэ үнэ гэд яасан бэ? Түүнтэй андгаад ангаргыг өргөсөн байдаг. Тэгвэл бид нар яах ёстой вэ? Эндээс харах юм бол жинхэнэ сүнслэг нөхөрлөл юу вэ? Хоорондоо Христээр төвлөрсөн, Бурхантай төвлөрсөн, хамтаа Бурханд найддаг тэр харилцааг хэлдэг юм а гэж ярьж байгаа. Амен. Йонатан Давидыг хараад энэтэй би найзлах боломжтой байна гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар нөхөрлөлөө хайхтаа энэ хүн миний найзлах байгаа хүн Бурханд найдаж байна уу? Бурханд итгэж байна уу гэдгийг бид нар яах ёстой вэ? Мэддэг байх ёстой. Тэгжээж бид нар яах ёстой вэ? Хоорондоо нөхөрлөлүүдийг бий болгож болно гэж ярьж байгаа. Тэгвэл Йонатаныг бодж үзье. Йонатан бол хааны хүүхэд. Тэр өөр найзтай болох боломжтой байсан. Тийм үү? Гэтэл тэр яасан бэ? Яг л бурхандаг тийм нөхөрлөлийг хайж ирсэн гэдгийг бид эндээс харж болно. Тэгээс Саул яг эндээс харах юм бол Давидыг яг энэ хүчээс эхлээд гэрлүүн явуулаагүй. Уул нь явуулах ёстой. Дайн тулаад Давидын бүх зүйлүүдийг хараад яасан бэ? Саул өөрийнхөө эрх ашигын төлөө дайн тулаад Давидыг хэрэгжилж ирсэн. Харин бол Йонатан бол тэр ашиг сонирхлоор бол Давидыг бол хараагүй. Давидтай зөвхөн найз болохыг хүссэн байгаа. Тэр удаа бид түүхүүдийн үргэлжлүүлээд 19 20 24 ишлээс харах юм бол Давидыг алах гэж авах хүртэл өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулан байж Давидыг хүртэл яасан бэ? Авардаг штэ. Яагаад аварсан бэ гэхээр Давид бол Бурханд дуудагдсан, тослогдсон, аврал нь маш тодорхой. Бурханд найддаг, найзалж болохоор, итгэж болохоор тэр нэгэн байсан байгаа байхгүй юу? Амен. Өнөөдөр бид тийм хүмүүсийг хаагаас илүүгээр та өөрөө тийм байгаас гэж бас хэлмээр нэ. Амен. Та хүмүүсийн найз нөхөрлөх тэр хүмүүсийн найдвар байгаас гэж бас хэлмээр нэ. Амен. Энэ бол итгэлийн нөхөрлийн онцлог юм а гэж ярьж байгаа. Эхлэл юм а гэж ярьж байгаа гэсэн үг юм. Тийм учраас цаашаа харах юм бол Давид Йонатаны амьдрал бол үнэхээр бат өгсөн. Үнэхээр жинхэнэ андын нөхөрлөл, жинхэнэ итгэлийн найз нөхөрлөлийг бол тэд нар яасан бэ? Харуулж чаддаг гэж харуулсан гэдгийг ойлгож болно. Тэгэхээр бид нар чуулган дотор мөрөглийн цагаар уулзалдаг найзууд бус. Мөрөглийн цагт жаргал зовлонгоо ярилцдаг бус. Харин илүү бодтойгоор нөлөөлөгч найзар болох ёстой. Сүнслэгээр нөлөөлөгч. Энэ бол итгэлийн нөхөрлөлийн онцлог дүр төрхөө гэдгийг бид нар ойлгож болно. Бүгдээр эргэн тойрноо харцгаая. Чамд нөлөөлж байгаа найзыгаа хараарай. Түүнтэй холбогдож, уулзаж, ярилцаж, сүнслэг байдлаа ярилцах үед тэнд дотор Есүс орших болно. Есүс хамт байх болно. Та битгий ганцаардаарай. Хэрэв тэр нэгэн байгаа бол та өөрийгөө зориулаад очиод би тантай хуваалцмаар. Би чамтай ярилцмаар. Би ганцаардаж байна гэж ярилцах үед Есүс бидний дунд оршиж бид жинхэнэ амин нөхөрлөлийг бий болно гэж болгоно. Амен. Сүнслэг холбоос гэж яагаад ярьж байгаа вэ гэхээр энэ бол салшгүй нөхөрлөлийг ярьж байгаа. Мөнхөд хамт байх нөхөрлөлийг ярьж байгаа гэсэн үг утгатай юм. Хамт байх үед байхгүй байсан ч гэсэн сүнслэг холбоос бол
битгий сэтгэлээр унаараа би чиний төлөө залбирах болно. Эсвэл хамт байхгүй ч гэсэн Бурхны үгийг эрен хагаад урам зориг үгийг шийдэх болно. Энэ бол жинхэнэ амт нөхрөл, итгэлийн амт нөхрөлийн онцлог байгаа байхгүй. Өнөөдөр бидэд ийм онцлог хэрэгтэй. Харин найз нь муу явах үед тэнд итгэл найдрын үгийг дамжуулдаг. Харин найз нь сайн явах үед атаархах биш. Харин талархаж, бахархаж, найдаж, баяр хөөр, урам зоригийн үгийг, талархлын үгийг шийддэг. Ийм л амт нөхрөлийн онцлог бол итгэлийн нөхрөлд байдаг юм аа. Тийм учраас ах トゥ нар минь зүгээр л энгийн найз нөхөд биш. Сүнслэг найз нөхрөлийг бүгдээрээ бүрдүүлцгээе. Амен. Йонатан шиг найзуудаа хайгараа. Эсвэл Давид шиг хэн нэгэнд нөлөөлөөрэй гэж бас хэлмээр байна. Тэгэх юм бол найзууч нь яг уу бүрдэх болно гэж ярьж байгаа. Энд боловсрол хамаагүй. Энд нас хүс хамааралгүй. Зөвхөн итгэл хамааралтай. За тэгээд өөр бас итгэлийн нөхөрлөлд юу онцлог нь юу байдг вэ гэхээр итгэлцэл бий болж байдаг тийм дотор. Итгэлцэл харагддаг. Үнэн ч байдал харагддаг. Бид нар хин нэгтэй нөхөрлөж эхлэхэд болохоор юу болдгоо гэхээр гүнзгийрхүүд бие биендээ итгэлцэл төрж эхэлдэг. Итгэлийн нөхөрлөл бол бие биендээ үнэнч байх, бүх зүйлд нь дэмжиж чаддаг. Тэр хүмүүсийг хилдэг. Тэр хүмүүсийг харилцааг хилдэг гэж бас хэлж байна. Сургаалт төгс 27-гийн 17 дугаар ишлэгийг бүгдээр үзье. Хамтаа уншъя. 3 Төмөр төмөрийг ирэлдэг, хүн хүнээ хуцалдгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр жинхэнэ итгэлийн нөхөрлөл бол бие биенээс суралцдаг хүмүүсийг хилдэг. Бие бинийгээ нөхдөг хүмүүсийг бас хилдэг. Өсөгт нь, хөгжигт нь дэмждэг хүмүүсийг хилдэг. Хоорондоо бие биенийхээ мэдгүй чадахгүй зүгийг шударгаар хэлж бас нөгөөдг нь хүлээж авах харилцааг хилдэг гэж бас хэлж байна. Унаад хүнд хэцүү байх үед нь гэрт нь очиод үүдийн тогшоод юунд унаад байгаа юм бэ? Бурхан өгчихсэн юм уу? Босооч гэд хэлж чаддаг харилцааг хилдэг. Энэ үнэн ч байдал итгэлийн амт нөхдөлийн тийм онцлог нь яаж илэрдэг вэ гэхээр бас би найзуудынхаа сул талыг мэддэг. Муу зөрчлүүдийг бас мэддэг. Сайн талуудыг бас мэддэг. Сайн дадлуудыг бас мэддэг гэж хэлж байна. Тэгээд бие биендээ итгэлцэл төрдөг юм аа. Тэгэхээр ах トゥ нар минь өнөөдөр бид нар бас ийм харилцааг бүрдүүлэхийн төлөө хичээцгээе. Мөн өөр нэг онцлог нь юу гэхээр харилцсан туслалцдаг. Бие биендээ тусалдаг гэж бас хэлж байна. Зарим нөхөрлөл болохоор зөвхөн авдаг нөхөрлөл бас байдаг. Авдаг, авах ёстой гэдэг. Зарим нөхөрлөл бас өгөх ёстой гэж бас андуурах нөхөрлүүд бас байдаг. Хүн өгөөд бас дуустдаг. Хүн бас аваад ясан байх хандгүй. Тэгээ учраас жинхэнэ нөхөрлөл яах вэ гэхээр бие биендээ өгч авдаг харилцааг хилдэг юм аа. Энэ нь юу вэ? Жинхэнэ урам зориг болдог юм а гэж ярьж байгаа. Урам зориг болдог юм. Тэгээ учраас өгч авдаг харилцаа юу хэлж байгаа вэ гэхээр хэрэгтэй үед нь тусалж чаддаг. Хэцүү үед нь дэмд урам зориг байгаа зүйлээсээ хуваалцаж чаддаг хүнийг хэлж байгаа гэсэн үг. Түрүү хэлсэн чуулганд итгэлийн нөхөрлөл, амт нөхөрлөлд нь нас хүүс хамаарахгүй гэж яриад байгаа ш, тийм үү? Юу хэрэгтэй вэ? Бид нар Паул Тимотиг харах юм бол Тимотиг үртэл яасан бэ? Паул яг л найз шиг авч үзчихсэн. Тэд ном дээр харах юм бол Паул Тимотиг хүртэл юу гэж хэлсэн бэхээр амт нөхрөө гэж хэлсэн байгаа хгүй. Яг л тэр Есүсийн зүрх сэтгэлээр хэлсэн байхгүй. Тэгээд яасан бэ? Тэндээс харах юм бол Тимотос хүртэл тусламж авч ирсэн, Титес хүртэл тусламж авч ирсэн. Харин өөрөө хэрэгтэй үед сүнслэг тусламжуудыг өгч ирсэн, эд зүйлүүдийг хүртэл тусламжуудыг өгч ирсэн. Тэгээд энэ хоёр хэзээ бие сэтгэлд тустай байсан ч гэсэн Паул Тимотой тусдаа чуулганд хариуцаж яваад хэцүү байсан ч гэсэн тэдний хувьд юу байсан бэ? Өгч заавалчж байсан учраас тэдний итгэлийн амьдрал нь, үйлчлүүд нь урам зоригтой байсан. Би хизээж ганцаараа биш гэдэг тэр мэдрэмжүүдийг бие биендээ өгч байсан юм а гэж ярьж байгаа. Амен. Тэгээ учраас ганцхан авдаг биш, ганцхан өгдөг биш. Харин бие биендээ өгч авалцах харилцаагаар нөхөрлөдөг байгаараа гэж бас хэлмээр нь. Энэ бол жинхэнэ итгэлийн нөхөрлөлийн онцлог юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Бурхан ч гэсэн бас бидэртэй яг л тийм харилцаагаар байх хүсдэг. Бидэд өгдөг бас биднээс авах хүсдэг.
тэр дутагдсантаа биш. Харин яг хөө тэр харилцааг хүсдэг нэг гэсэн үг таахгүй. Тийм учраас яах ёстой вэ? Хоорондоо бие биентэйгээ ашиг сонирхол биш. Харин бие биентэй үг чав харилцаагаар найзалдаг, нөхөрлөдөг итгэгчэр болоорой. Амен. Есүс ч гэсэн бас яг энэ үгийг бас хэлдэг шүү дээ. Хамт нөхөр гэж яг хэлэг үед нь харах юм бол Лук номдэр сарах юм бол юу гэж хэлсэн бэ? Дагалдагч нар нь хоорондоо маргалдаад хэцүү байгаад бас түүнээс 3 удаагаа ирнэ гэж яриад байхад хүртэл итгэж чадахгүйсэн чинь тэдний нөөдрөөр харж ирээд юу гэж хэлсэн бэ? Дагалдагчраа аанд нөхрийнхээ төлөө амиа өгөх нь бол хайр юм гэж хэлсэн байдаг шүү дээ. Дагалдагчрыг яасан суул дорой байсан ч гэсэн дөнгөж шинхэн итгэж мэт байсан ч гэсэн аанд нөхрөө гэж хэлсэн баг шүү дээ. Амен. Өөрийнх нь нүгүүд итгэхгүй байсан ч гэсэн аанд нөхрөө гэж яасан бэ? Өөрөөсөө тэр хайрыг мөн чанараасаа хуваалцж байсан. Амен. Бид нар заримдаа найз нөхдөдтэйгээ нөхөрлөх үед бидний зарим найзууд үнэхээр хэцүү байдаг. Худлаа ярьдаг найз ус байдаг. Эсвэл ямар нэгэн байдлаар надад ашиг сонирхлыг илүү надаас авах хүсдэг бас найзууд бас байж идэг. Харин бид нар яах ёстой вэ? Тэгсэн ч гэсэн яах ёстой вэ? Өгөөд яах ёстой вэ? Өгөөд бас авч чаддаг байх хэрэгтэй. Энэ бол илэн далангүй ил тод харилцан өгч авч чаддаг жинхэнэ Христ итгэгч нөхрөлийн онцлог юм а гэж ярьж байгаа. За дараагийнх нь болохоор бид нар нөхрөлийн бас ач холбогдол бол ямар байдг вэ гэхээр үргэлжийн өндөр температур байдаг. Итгэлийн нөхрөлийн ач холбогдол нь үргэлж юм өссөн хандлагатай бас байж идэг. Өссөн хандлагатай. Өөрөөр хэлбэл яагаад өссөн хандлагатай вэ гэхээр итгэлийн нөхрөл нь үргэлж сүнслэг хүсэлтийг нь дэмжихийн тулд нөхрөлдгөө гэж хэлж болно. Сүнслэг хүсэлтийг. Өнөөдөр энэ ч гэсэн би зогсож байгаа. Өнөөдөр та нар энд байгаа ч гэсэн хэн нэгэн тантай нөхөрлөж танд сүнслэг дэмжлэг үзүүлсэн учраас өнөөдөр та энэ газар сууж байгаа бах. Амен. Үгүй юу? Би өөрийгөө ирийн сайндаа, эмийн сайндаа энэ газар сууж гинөө. Хэн нэгэн танд ятгаж, хэн нэгэн танд дэмжсэн учраас яасан бэ? Өнөөдөр та энэ газар сууж байгаа гэсэн утгатай зүйл юм. Сургаалт номлогчийн үгс 4:9-10 дугаар эшлэгийг хамтдаа уншъя. Хамтдаа уншъя. 3 ганцаараа байснаас хоёул байх нь дээр билээ. Тэгвэл бидний зүтгэл сайнаар хариулагдах болно. Хэрв тэд хамтдаа оож хаваас нэг нь нөгөөгөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн үгүй тул хөөрхий гэж хэлсэн. За энд гарч байгаа ишлээс хамгийн чухал үг нь ямар үг вэ нэ? Ямар үг вэ? Босгох. Өөр. За хүн болго өөр авч байгаа боловч хамгийн чухал үг нь бид нар итгэж бурхантай хүн итгэлийн ах トゥ нартай хүн мөртлөө ганцаараа байх нь хөөрхий юм аа. Хөөрхий юм аа. Тэгээ учраас бурхан энэ ишлэлийг ингэж хэлж яана гэдэг нь болохоор биднийг энэ зүйлээс аврахын тулд хамгаалахын тулд юм аа гэж ярьж байгаа. Амен. Тэгээ учраас итгэлийн нөхөрлөл нь бол үргэлж бие бинийгээ нэг удаа өсгөх тугаа биш. Насан туршдаа итгэлээр өсгөхөнд дэмждэг газар бол итгэлийн нөхөрлөл юм аа. Амен. Дэмжлэг үзүүлдэг. Хүн ганцаараа амьдрах юм бол энэ ишлээс харах юм бол хязгаарлагдана. Хязгаарлагдал гэдгийг харж болно. Тийм учраас хамтдаа байх юм бол бэрхшээлийг даван туулахад илүү хүчтэй болдог, дэм болдог. Нэг хүн унахад нөгөө нь босгоно гэдэг нь хичнээн их урам зориг билээ. Энэ бол бурхны өгсөн ерөөл юм. Өнөөдөр таныг унах үед, өнөөдөр таныг ганцаараа байхад хэн нэгэн хүн зэмлээч болтугай, ятгаач болтугай, өглөөч болтугай тань руу сүнслэг үгийг хэлж байгаа гэдэг нь бол тэр хүн тантай нөхөрлүүлэхээр илгээсэн бурхны хүн гэж бас хараарай. Бурхны ерөөл гэж хараасаа гэж бас хэлмээр нь. Амен. Сүнслэг нөхөрлөл байгаа газарт юу явагддаг вэ гэхээр үргэлж өсөлт явагддаг. Өнөөдөр бидний эргэн тойрны итгэлийн агаа эгээ нарт сүнслэг дэм хэрэгтэй байна уу? Эргэн тойрны харцгаая. Сүнслэг нөхөрлөл хийчмээр хэн байна вэ? Ирж хайгаад залбираад үзээрэй. Гайхамшиг болох болно. Хэн нэгэн чинь залбирч чадахгүй тусамж хэрэгтэй байна уу? Библийн мэдлэгээр хомос байна уу? Хэрэв тэр нэгэн байгаа бол та очиж нөхөрлөөрэй. Өөр мөн нэг ач холбогдлын онцлог нь юу гэхээр хүнд хэцүү үед хамтдаа даван туулдаг. Галаат 6-гийн 2 дугаар эшлэлээр ийм үг байгаа. Нэгнийхээ ачаанаас үүрлц.
тийхүү Христийн хуулийг хэрэгжүүлэх тун гэж хэлсэн байна. Итгэлийн нөхөрлөл нь юу? Амьдралын аливаа сорилт бэрхшээлийг даван туулахад тусалдаг газар бол итгэлийн нөхөрлөл юм аа. Найз нөхөд хамтдаа залбирдаг байх хэвээр. Хамтдаа үгийн төлөө тэмцдэг байх хэвээр. Хамтдаа сорилт зовлон бэрхшээлийг даван туулах хүртэл залбирлаар хамт тэмцэж чаддаг байх хэвээр. Тийм учраас юу гэж хэлсэн? Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцээрэй гэж хэлсэн байна. Есүс биднээс хүсдэг зүйл нь юу вэ? Бие биенийхээ ачаанаас хуваалцаж тусалдаг байхыг ятгаж байгаа юм аа. Энэгээр дамжуулаад би найзыгаа олж авч чадна. Энэгээр дамжуулаад би нөхрөлийн үнцнийг олж чадна гэж ярьж байгаа. Тийм учраас бидний иргэн тойрон тусламж хэрэгтэй нэгэн хэн байна вэ? Хэрвээ та бас өөр чинь тусламж хэрэгтэй байгаа бол зориглоороо найзыгаа олоод уулзаарай гэж бас хэлмээр байна. Мөн бас ач холбогдлын өндөр байна гэдэг нь юу гэхээр тэр нөхөрлөл нь үргэлж Христээр төвлөрдөг. Үргэлж Христээр төвлөрөхийг хичээж амьдардаг онцлогтой. Итгэлийн нөхөрлөл нь найзуудаа Бурхны хүслийн дагуу амьдрахад чиглүүлж өгдөг. Энэ чиглүүлгээр дамжуулаад Христийн тушаал дотор амьдрах, Христийн тушаал дотор бодиттойгоор амьдрах боломжтой байна гэдгийг амсаж эхэлдэг. Тэгэхээр өндөр потенциалтай байна, итгэлийн нөхөрлөл нь өндөр потенциалтай байна гэдэг нь болохоор ямар ч асуудалгүй байна гэсэн үг бол биш. Өндөр ач холбогдолтой байна гэдэг нь ямар ч асуудалгүй байна гэсэн үг бол биш. Харин хүнд хэцүү зовлон бэрхшээл сорилт туулах үед өөрийг чинь найз чинь хүчил гомдоох үед та бас өөрөө санаад болон санамсаргүй бусдыг гомдоох үед хамтдаа Есүс рүү чиглэх үед ач холбогдол нь өчигдрийнхөөс хай үлийн өндөр байх болно. Харин дараа нь тэдний сорилт тулах үед тэд хамтдаа даван туусан туршлага байгаа учраас муу нэгний дайралтаж, сорилтож барахгүй байна гэд буцаад ламаа зарлаад явах болно. Тийм учраас ах トゥ нар минь ач холбогдлыг бүгдээрээ өндөр байлгацгаая. Сүнслэг нөхөрлөөр. Тэр нэг ийм дуу байдаг штэ. Бидний нүглийг өргөж Есүс миний найз гэсэн үг байдаг тийм үү? Бидний нүглийг өргөж Есүс ямар сайн найз вэ? Бүхний гуйлтаар Бурхан дүүргөх ямар онцгой завшаан бэ? Бүх зүйлээ эзэн даатган залбирэн гуйхгүй болохоор би хэцүү дарамт зовлонг бид нар дими үрэх юм. Урам хугарч бүх шантраарэ эзэнд гуйлтаа өргөөрэй. Гүнэг зовлонг минь хуваалцах түшиг үнэнч найз олтхоо. Есүс бидний дорог мэднэ. Эзэнд гуйлтаа өргөөрэй. Амен. Тэгээ энэ дууны зохиолч Йосеф гэдэг нэг залуу байсан. Тэгээ энэ залуу энэ дууг зохиохдоо юу болсон бэ гэхээр гэр бүл болох гэжсэн чинь эхнэр нь хор тавдраар нас бараад усанд одоо живээд нас бардаг. Тэгээд хүмүүс түүнийг шоолоод чиний бурхан чи яаж байгаа юм бэ? Ийм байх гэж үү гэд маш их сэтгэлээр унаад тэгээ өөр хот руу очиод би шинэ амьдрал бүтээе бурхан минь ээ. Би залуу байна. Би дахиад хэрэг боломж олвол би шинэ хүнтэй дахиад гэрлэе гэд. Тэгээд дахиад 5 жилийн дараа нэг эмэгтэйтэй суусан чинь нөгөө эмэгтэй нь хор тавдраар нас бараад маш хэцүү болсон. Тэгээ маш хүнд мэдрэмжийг төрсөн. Тэгээ найзууд нь шоосон. Дараа нь өөрөө бас өвдөж эхэлсэн. Харин тэр үед тэр юу болсон бэ гэхээр найзууд руугаа сүмийнхаа найзууд руугаа очиод өөрийнхөө хэцүү байдлыг хуваалцж эхэлсэн чинь найзууд нь түүний төлөө залбирч эхлэх үед түүний дотор Есүсийн тайвшрал түүнийг яасан бэ амьдралыг өвчнийг нь хүртэл эдгээгээд тэгээ энэ дууг зохиосон байдаг. Тэгэхээр ах トゥ нар минь жиг нөхөрлөл болвол
Христ рүү биднийг төвлөрүүлдэг юм аа. Амен. За тэгвэл бид нар цаашдаа итгэлийн нөхөрлөлөө хэрхэн бат бэх авч явах вэ? Итгэлийн нөхөрлөл бол нөхцөл байдлыг дагаж хувирдаг. Эсвэл хэн нэгний нөлөөнөөс хамаарч өөрчлөгддөг тийм нөхөрлөл бол биш юм аа. Харин итгэлийн нөхөрлөл бол ямар ч үед нөхөрлөж чаддагт оршдог. Ямар ч үед нөхөрлөж чаддаг. Би сэтгэл нь хол байсан ч гэсэн хамтдаа байхыг хэлж байгаа гэсэн үг. Тэгвэл ийм нөхөрлөлийг яаж бид нар бат бэх болох вэ? Хэд хэдэн маш энгийн мөртлөө маш хүчтэй нөлөөллийг та бүхэнд хэлж өгье. Нэгдүгээр нь болохоор хамтдаа Бурхны үгийг судлахад нөхөрлөл бат бэх болдог. Хамтдаа Бурхны үгийг. Итгэлийн нөхөрлөлөө бэхжүүлэхийг хүсэж байгаа бол хамгийн үр дүнтэй арга бол хамтдаа Библийг судлах явдал юм. Бид чуулган дотор нөхөрлөлтөө санаа оноо нийлээл, vibe type нийлээл ингээл та энэ хоёр миний сонирхолтой нэгднэ гэж бодож иж болсон. Тэгвэл жинхэнэ нөхөрлөл бол Бурхны үгийг хамтдаа судлах үед бий болж эхэлдэг юм аа. Амен. Бид нар Бурхны үгийг судлах үед бие бинийгээ таньж эхэлдэг. Бие бинийгээ ойлгож эхэлдэг. Сайн тал, сул тал, ялгаатай байдлуудаа бид нар ойлгож эхэлдэг. Тэгээд нэг бодолтой болж эхэлдэг. Нэг бодолтой болж эхэлдэг. Тийм учраас ах トゥ нар минь бидний нөхөрлөлд Бурхны үгийг судлах судал заавал байх ёстой. Мөн хоёр дахь нь юу вэ? Бид нар үргэлж хамтдаа залбирахад бэлэн байх явдал юм аа. Нөхөрлөлийг бат бэх болох явдал нь бол залбирал юм. Итгэлийн нөхөрлөлийг гүнзгийрүүлэх хүчтэй хэрэгсэл бол залбирал юм аа. Залбирал бол бие бинийгээ сонсох явдал юм. Хамтдаа хэцүү асуудлуудаа Бурханд өргөх явдал юм. Ингэсээр бие бинийгээ ойлгох явдал юм. Бие бинийхээ жаргал зовлонтой хамт алхах явдал юм а гэж хэлж болно. Тийм учраас бие бинийхээ төлөө залбирдаг. Тийм нөхөрлөлийг бий болгоцгоё. Яков 5:16 дээр ийм үг байгаа. Хамтдаа уншия 3 Тийм учраас бие бинийхээ өмнө нүглээ улааж бие бинийхээ төлөө залбир. Игснэр та нар эдгэгдэх болоо гэжсэн байна. Амен. Тийм учраас та бүхэн юу вэ? Яах ёстой нөхөрлцгөөгөрөө Бурхны үг судлахаас гадна хамтдаа залбирдаг байгаараа гэж бас хэлмээр байна. Амен. Сардаа ч юм уу, жилдээ ч юм уу. За жилдээ болоо арай бороо талийнхаа төвчин. Ямар ч гэсэн 7 хоногтоо залбирдаг ч юм уу те. Онлайнаар ч болтгоо залбирдаг хүмүүс болоорой. Найс нөхдөөрөө амен. Андууд цуглараа залбирах гэсэн чинь нэг нь байхгүй байх юм бол онлайнаар автобусаас хоцорж байгаа ч гэсэн залбираарай. Амен. Өчтөр өөрөө галаа битээр бие биенийхээ төлөө залбирсан. Тэгээ би ч гэсэн бас би мартчихад байдаг юм а. Яг одоо залбирчээ гэдээ галагийн төлөө залбирсан. Тэгсэн чинь галаа хариуд нь юу гэжсэн бөхөр би бас мартчихад байдаг юм а. Одоо залбирчээ битээр бас хөөхөн залбирлын цаг бас гаргасан. Их хөөхөн цаг байсан. Хөөхөн цаг байсан. Бүгд хөөхөн нөхрөлийг бий болгоцгоо гэдэг шиг. Би өнөөхөдөө залбирцгаая. Амен. Битгий энгийн тооцоороо нэг залбирх нэг чухал бишээ залбирсан залбираагүй ш. Мэдээж тэгж битгий ягараа. Саагийн яг тэгж биднийг бодуулдаг шүү. Залбирахгүй зүгээр ярилцаа гэдэг. Ярилцаад залбираараа Иесус орших болно. Амен. За бас нэг зүйл байгаа. Илүү бат бөх нөхөрлөлийг бий болгохын тулд хамтдаа хоёруулаад болж ивэл хамтдаа эргэн тойрондоо нөлөөлөх үйлчлүүдийг бас хийж үзээрэй. Тэгвэл найзууд жиггэн найз болж чадна. Өөрөөр хэлбэл нийгмийн үйлчлэл хийж болно. Чуулганыхаа одоо үйлчлэлийн цоорхоо хэсэгт хамтдаа хоёулаа хамтдаа гуруулаа хамтдаа үйлчлэе гэж нэгдэж болно. Амен. За чуулганд залбирлын цоорхоо маш их байна. Тэр хэсэгт хоёулаа гуруулаа дөрүүлээ. Тэ? Манай эсийн бүлэг хамтдаа орё гэхүүд пүүн тэнд бол жинхэнэ нөхөрлөл бат бэх нөхөрлөл бий болно. Амен. За би нэг ийм өгүүлбэр болон бичсэн. Гэхдээ энэ өгүүлбэрээ та сайн ойлгуулах юм мэдэхгүй байна. Хамтдаа сайн сайхан байх сайхан ч хамтдаа сайн сайхнаа хуваалцах нь илүү сайхан. Ойлгож байна уу? Хамтдаа байх нь сайхан ч гэсэн илүү бие биенийхээ төлөө залбирч бие биентэйгээ хамтдаа сайн сайхан зүйл хийх нь хамгийн сайхан юм а гэж ярьж байгаа. Хамтдаа байгаа сайн сайхан зүйлээ хуваалцах нь хамгийн сайхан амьдрал юм а гэж ярьж байгаа. Амен. Тийм учраас энэ нь юу вэ? Зүгээр л хэдүүлээ найз нөхөрлөөр байх нь чухал биш. Харин бидний найз нөхөрлөл бусдад хүрэх ёстой. Амен. Бусдад нөлөөлөх ёстой. Хүмүүс та нарыг хараад та нар ямар гоё юм бэ? Манайх одоо тийм байх гэж ярих биш. Өө хамтдаа хүрээд come on.
Хамтаа хийцгээе. Тэгээд дараа нь та нар хийцгээе. Боломжтой бүх зүйл гэж энэ нөхөрлөл болоод жинхэнэ нөхөрлөл юм. Амен. Тэг учраас бүгдээрээ эсийн бүлгүүч гэсэн бас энэ зүйл дээр бас ярилцаж үзээрэй, залбирч үзээрэй гэж бас хэлмээр байна. Өнөөдөр бидний эргэн тойронд бас хороо дүүргүүд бас байна. Одоо цагдаагийн хилцүүд бас байна. Бидний эргэн тойронд компани байгууллагууд маш их байгаа тийм үү? Бид нар өдрийн цагаар ороод ягаад халуун аарц цай өгж болохгүй гэж тийм үү? Эсвэл бид нар Христ итгэж хүмүүс байгаа юм аа. Та нарын төлөө залбирч өгөх юм аа. Залбирлын сэдвээ бичиж болно шүү дээ. Тэгэх юм бол тэд нар ямар их зүйлүүдийг бидээс олж харах болоо. Тэгээд та нар хамтдаа энэ зүйлүүдийг хийсээр дамжуулаад Есүс бидний нөхөрлөлийг илүү гүнзгий болох болно. Амен. Хамтдаа яагаад зөвхөн энэ хавийнхаа цасыг бас цэвэрлэж болохгүй гэж. Тэ? Хамтдаа яагаад эргэн тойрныхоо хүмүүсийн залбирлыг өөр эсийн бүлгийн залбирлыг сонсож болохгүй гэж. Энэ хичнээн үзэсгэлэнтэй гүн гүнзгий харилцаатай нөхөрлөл байна. Жишээ нь оюутнууд ажил хийдэг ах нарынхаа залбирлыг яагаад сонсож болохгүй гэж. Ажил хийдэг аав ах нар яагаад өсвөр хүүхдүүдийн залбирлыг бөөндөнд сонсоод дуудаад тэдэрт үйлчилж болохгүй гэж. Тийм үү? Эсвэл айл нэгнээс нь өнөөдөр хүүхдийн чуулганд бид нар тусалъя гэж үйлчилж болохгүй гэж. Энэ харилцаа бол жинхэнэ бат бих итгэлийн нөхөрлөлийг бүтээж байдаг юм аа. Амен. Тэгээ юм хийхээр жоохон хэцүү сонсогчиж магадгүй. Гэхдээ хин нэгийг санаачлаад хийгээд гоё ойлголцоод явбал энэ үр дүн айгүй их байгаа шүү. Ач холбогдол нь айгүй их байгаа. Тэгээ чуулганы онцлог дүр төрх айгүй их байгаа шүү гэж бас хэлмээр байна. Амен. Тэгэхээр энд өнөө цаг үед зөвхөн манай чуулганд биш нийгэмд бол итгэлийн нөхөрлөл маш их хэрэгтэй байна. Итгэлийн нөхөрлөл бол мөнхийн мөнхөд үргэлжлэх болно. Мөнхийн мөнхөд үргэлжлэх болно. Тийм учраас найз нөхдөдийгээ бүгдээрээ итгэж биш найз нөхдүүдийгээ итгэж итгэхгүй гэхээс илүүгээр тэдэрт нөхөрлөөр дамжуулаад Христ рүү чиглүүлэхэд өөрсдөө зориулаарай. Дүгнцгээе. Бас та бүхэн маань яах ёстой вэ гэхээр чуулган дотор нөхөрлөлийг 1-2 хүнээр эсийн мүлгээр битгий хараарай. Хамтдаа багаараа эргэн тойрноо харцгаая. Бас хин нэгэн итгэлийн нөлөө үзүүлэх тэр найз дээр та бүхэн наасгүйс харилцахгүйгээр бас очиж нөхөрлөдөг байгаараа гэж бас хэлмээр байна. Яг л Давид Явнатан шиг тийм үү? Болоосоо гэж бас хэлмээр байна, тийм үү? Өнөөдөр Есүс манай чуулганаас энэ зүйлийг хүсэж байна. Найз нөхрөл ашиг сонирхлоосоо даваад Бурхны хүслийн зөвлөөр найз нөхрөлийг гүйцэтгүүлцгээе. Бүтэехийг биднээс Бурхан хүсэж байна. Есүс жинхэнэ итгэлийн нөхөрлөл донд хамтдаа байхыг хүсэж байна. Амен. Тийм учраас нөхөрлөхөд тавьчин таарахгүйсэн ч гэсэн Христийн төлөө өөрийгөө дасгалжуулан нөхөрлөөрөө. Ингэж чуулган сэргэх болно. Амен. Хамтдаа залбирцгаая. Хамтдаа юм залбирцгаая. Тэр хүлээн унтарч